Яг хүүхдийн гусж байгаа одоо гусуурынхын доор тараншааны нүх одоо байлгацсан байгаа байхгүй юу? За болий сонгон төмөс хоёр дээр одоо андуурлаа гэхэд арай энэ дээр бол ингэж андуурч болохгүй зү. Чи одоо цэцэрлэгийн хүүхд хүртэл хараад ойлгох юмстай те. Энэ сармагчин хийсэн хүн болохоор үнэхээр гайхалтай, уран сэтгэгчээ, хөмсгөн дотроо нүдтэй шүү дээ. Энэ бол үнэхээр миний толгоонд бол орж ирэхгүй байна. Та нарын толгоонд орж ирж байна. Тэгээ энэ зураг яг юу болтвэ? Бас сонирхолтой. Ингээд тогтооч юм бол ямар ч хулаас зүгээр инээж байгаа л яваад байгаа юм зү. Заримдаа бид нар боддог тийм үү? Ажлын талбар дээр гарсан хүмүүс ажлаа 100% төгс хийж чаддаг гэж ойлгоод байдаг. Гэхдээ яг үндэ ажлын талбар дээр бүх хүмүүс бол тэгж чаддаггүй. Бүр зарим хүмүүс өөрийнхөө дааж авсан ажлаа бүр өмнөхөр одоо санаанд оромгүйгээр хүмүүст уурах хүргэмээр ажилтдаг хүмүүс цөөнгүй байдаг юм байна. Магадгүй та ажил хийдэг. Эсвэл ажил хийсээр байгаа бол эмчлэг үзэж жоохон нүд халтрах байх. За hi guys, Тэмхвэн дараагийн эмчлэндээ автоморил. За энэ удаагийн дугаард би та бүхэнд юу хүргэж байгаа вэ гэхээр бүр энгийн хийх ёстой хүний ажлыг бүр үнэхээр баллаж орхисон хүмүүст уурыг хүргэн бүр ингээд фейлцсэн хүмүүсүүдийг хамтаа өнөөдөр үзэх болно. За бараг та минь эмчлэгийг үзээд бүр үнэхээр ийм хүмүүс байдсан болов уу гэж бодох байх. За тэгээд та эмчлэлтэд орохоос өмнө лайк дараа, сабаа дарж тавьчих битэн мартаарай. Би дутхгүй 200 мянган subscribe хүрэх гэж байгаа шүү guys. За хамтаа эмчлэндээ орцгоё. За тэгэхээр эхний баримт амьдрал чам зүрж өгөх үед гэдэг кино байдаг штэ. Яг түүнд адилхан амьдрал танд нэмбэг өгөх юм бол бид нар нэмбэгний хайрснаас авна тийм үү. Гэтэ нэг супермаркет дотор болохоор нэг сонирхолтой зүйл анзаарчихсан байна. Тэрний үе гэхээр таад харж байгаа бол шар нэмбэгний шүүсийг шар нэмбэгний одоо хайрцанд хийгээгүй. Харин нөгөө ногоон өнгийн нэмбэгний шүүсний хайрцанд бол хийцэн байгааг харж байгаа байх. Шошиг нь уншаал ерөөхдөө аль хайрцанд аль нь орохыг бол мэдэн штэ тийм үү. За болий ядчил хайрцан дээрх гадна талын одоо зургийг хараад юу ялгачих боломжтой штэ. Гэтэл нэг хүний хийсэн ажлаас олж байрыг нь солиод авчихсан байна. Гэтэ нэр цэцэрлэгийн хүүхд хүртэл одоо үүнийг ойлгоно шүү дээ тий. Бас ажиллаа сайн хийсэн биш үү? За более энэ супермаркет үнэхээр алдсан байж болно. Гэтэ та нар энэ зургийг хартаа. Энэ гэхдээ бас арай ялгахад хэцүү юу? Би бүр энэ дээр бүр гайхаад байгаа юм. За более сонгон төмөс хоёр дээр одоо андуурлаа гэхэд арай энэ дээр бол ингэж андуурч болохгүй зү. Чи одоо цэцэрлэгийн хүүхд хүртэл хараад ойлгох юмстай тий. За тэгэхээр дараагийн баримт. Энэ баримт үнэхээр сонирхолтой. Та нар буудаж үзсэн үү? Магадгүй кинонд гардаг шиг амархан бол байдгүй шүү дээ. Бэлтгэл сургуульд хийхэд бол олон өдрийн, олон жил, саруудын бэлтгэл бол хийж айгүй сайн боддог болдог. Тийм учраас одоо буудлагын талбай гэж тусдаа одоо баригдсан байдаг. Энд болохоор янз бүрийн нөхцөл байдалд бол буудаж сурдаг. Ямар нэгэн хүн барьцаалж байгаа хүний одоо бүрсэн дээр бол бэлтгэл хийдэг. Харах юм бол яг л одоо энэ бүсгүй шиг одоо тухайн гэмт ирдэг бол буудаж бэлтгэл хийдэг. Гэхдээ түүний найзыг харах юм бол та нар энэ зургийг харах юм бол барьцааны хүнийг шовтон онцсон байгаа. Гэхдээ маш олон сумаар буудлаа гэхэд бүгдээрээ барьцааны хүн дээр очиж буудаад тахтай явах те. Магадгүй таныг биднийг одоо хин нэгэн барьцаалаад энэ эмэгтэй одоо хурж ирэх юм бол барыг бид гэмт хэрэгтэнтэйгээ байж исэн хамаагүй аюулгүй бах те. За тэгэхээр дараагийн баримт тоглоомын талбай барихын тулд тусгай одоо мэрэгжлийн хүнээр зургийг гаргаад интерьерийг хийгээд тусгай зөвшөөрөл хэрэгтэй байдгийг та мэдэх үү? 2000 оны ихээр намайг хүүхэд байхад бол тоглоомын талбай бол тийм их байгаагүй байсан. Одоо бол үнэхээр олон болсон байгаа. Гэтэл нэгэн тоглоомын талбай барьж байгаа хүмүүс маш одоо сонирхолтой тоглоомын талбай барьсан байна. Та нарын зургийг хартаа. Яг хүүхдийн гусж байгаа одоо гусуурынхын доор тараншааны нүх одоо байлгацсан байгаа байхгүй юу? Та нар нөгөө It гэдэг киног бол мэдэн штэ. Яг л тэр алиалагч гарч ирэх гэж байгаа юм шиг тараншааны нүхийн доор нь хийчихсэн. Тэгэхээр энэ тоглоомын талбайг хүмүүс үнэхээр ажиллаа сайсан байгаа. За тэгэхээр дараагийн баримт энэ бүр үнэхээр хөгжилтэй. Гэтэ би өөрийгөө магтаж байгаа юм биш шүү. Би машин барилгалтаа бол үнэхээр сайн гэж бол өөрийгөө боддог. Гэхдээ нэг хүнийг харах юм бол өөрийнхөө машиныг үнэхээр сайн байрлуулсан байгаа. Энэ машиныг харах юм бол яг барилгын ажил хийж явагдаж байх үед болохоор яг машина барилгын ажлын голд нь бетон дунд нь бол өөрийнхөө машиныг бол байрлуулчихсан байгаа юм. Энэ залуу барилгын ажил эхлэж байгаа гэсэн тэмдгийг хараагүй юм уу? Эсвэл цогтуу машин барьж ирсэн юм уу? Эсвэл зогсоошоо харагдсан учраас амар гоё харагдсан болов сайн хэлж мэдэхгүй. Польш улсад болсон энэ хүү хэрэг дээр нь болохоор замын цагдаа буруутай гэж бол үзсэн байна. Ягаад вэ гэхээр барилгын ажил эхлэхээс өмнө тухайн одоо жолоочийг замын цагдаа хайгаад олоогүй учраас одоо ачхын оронд машиныхын шилэн дээр одоо сануулгын бичиг болон торгуулийн бичиг үлдээчихэд тэгээд ажиллаа ихэл гэж нөгөө барилгын хүмүүст хэлсэн байт юм байна. Гэхдээ яг энэ хүний буруу л да. Гэхдээ энэ цагдаанач гэсэндээ зүгээр ачхын оронд торгуулийн хуудас тавьж өгч явдаг нь сони юм те. За тэгэхээр дараагийн баримт их британчууд болохоор замын тэмдэглэгэнд маш их дуртай байдаг. Бас замын одоо шугамд бас дуртай байдаг. Харах юм бол одоо янз янзын өнгөтэй эсвэл хоёроороо эсвэл том одоо ганцаараа ч юм уу. Гэхдээ нэг залууд болохоор энэ бүхэн үнэхээр хангалттай байсан байх. Та нар энэ зургийг харах юм бол бүр бүх зүйл ойлгомжтой байгаа. Одоо замын шугам бүр машиныг нь даваад хүртэл ингээд будаа явчихсан байгаа. Магадгүй будаж явж байсан хүмүүс болохоор шууд үргэлжлүүлээ будчихгүй эсвэл энэ хүнийг нэмсэн хашраа гэж бодсон юм сайн мэдэхгүй. Гэхдээ нэг мессеж бол маш тодорхой байгаа.
Энд хизээч машинаа битгий тавиарай. За тэгэхээр дараагийн баримт Amazon-ы хэрэглэгч нар ерөөхдөө нэг алдаг байнга мэддэг. Тэрний юу гэхээр ямар нэгэн жижигч бай, томч бай нэг зүйлийг авангуул хайрсны хэмжээнд болохоор шал өөр ирдэг. Гэтэ нэгэн Reddit хэрэглэгч Amazon-ы түүхэнд хамгийн тарихгүй хүргэлтийг хүлээж авч ирсэн удаатай юм байна. Тэр хэрэглэгч болохоор нэгэн жижиг кордон цасыг захиалж яасан бэ гэхээр кордон цаасан дотроо дахиад кордон цаастайгаар хүргэлт нь ирсэн юм байна. Гэхдээ хайрцаг захиалж хайрцагэр баглаад хайрцаг дотроо хийсэн гэдэг чинь энэхүү систем нь бүрэн эвдэрсэн баг та. Бас сонирхолтой хүргэлт юм те. За тэгэхээр дараагийн баримт бүгдээрээ ямар нэгэн хямдрал дуртай гэдэг юм уу 10%, 5%, 20% гэж янз бүр. Гэтэ нэгэн супермаркетын менежер үнэхээр гайхалтай үйлдэл хийсэн юм байна. Та нар энэ зургийг хартаа. Улаан өнгөөр томоос том хямдрал гэсэн хаягтай мөртлөө $1999 бараг яг $1999 болгоод хямдруулсан байгаа. Тэгээ та нар энийг харах юм бол ердөө тэгхэн хувийн хямдрал зарласан гэсэн үг үү? Бас сонирхолтой ажил хийж байгаа шүү те. За тэгэхээр дараагийн баримт пицца захиалгаад нэмэлт орж орох үнэхээр гоё гэдэг юм уу? Гэтэ энэ удаа тогооч нь пицца дотор маш сонирхолтой зүйл хийчихсэн байна. Та нар энэ зургийг харах юм бол пицца дотроо пицца зүсгч багжаа хийгээд шараад хэрэглэгчтэй өгчихсөн байгаа. Гэтэ нэрээ хайрцгийн нэгэд ганцуудаа харж болоогүйсэн баг та. За тэгэхээр дараагийн баримт малгайгүй ирчүүд гэдэг нэртэй 80-аад оны алдартай хамтлаг бол тухай байдаг байсан байна. Гэтэл тэдний Викимедиа хуудас руу ороод харах юм бол цорын ганц зурган дээр бүгдээрээ кобой малгай өмсчихсэн байдаг юм байна. Уул нь малгайгүй ирчүүд гэдэг нэртэй шүү дээ. Тэгсэж Викимедиа доторх ганцхан зурган дээр бүгдээрээ малгайтай дараалсан байдаг те. Нэрнийхээ утгыг өөртөө өгөөсгсөн болов. За тэгэхээр дараагийн баримт та хэд мань үхлийн эргэлт гэж сонсч байсан уу? Америкийн автоуралдаанд болохоор энэ маш аюултай замын эргэлтийг бол хэлдэг юм байна. Тэгсэж яасан бэхээр нэгэн уралдааны замын тэр аюултай хэсгээр нь болохоор нэгэн сармагчдыг бол байрлуулад анхааруулах хөвгч журмаар бол байрлуулсан юм байна. Тэгсэж чин тэр сармагчийг сайн харах юм бол та нэг зүйл буруугаар харж байна уу? Хөмсгнийхэн дээр нь өөрийнх нь нүдийг авчиад байрлуулсан байгаа. Энэ сармагчийг хийсэн хүн болохоор үнэхээр гайхалтай уран сэтгэгчээ. Хөмсгөн дотроо нүдтэй шүү дээ. За тэгэхээр дараагийн баримт та хэд нэг онцгойг таагаад өгөөч. Танай гэрт нэгэн хүргэлт хийхээр хүн ирлээ гэж бодъё. Тэр хүн яах вэ гэхээр хаалга мэдээж шатнаасаа дээдэлтэй байгаа учраас мэдээж шатаар нь дээшээ өгсөөд хаалгаар орж танд хүргэлтэж өгөн тийм үү. Гэвч та нар энэ зургийг хартаа. Энэ яг юу болт вэ? Хаалга ингэж байрлуулж шатаа ингэж байрлуулдаг гэхээр шатаа байрлуулчаад хаалганыхаа нухсыг нь буруу байрлуулсан юм уу? Ядчил уул нь анзаармаар юм. Энэ бол үнэхээр миний толгойд бол орж ирэхгүй байна. Та нарын толгойд орж ирж байна уу? Комменттэй бичүүлдэгээрэй. За тэгэхээр дараагийн баримт бүр түргэн хоолтч итгэх арга алга. Нэг хүн бургер захиалсан чинь завсар дотор нь маха хийхээ мартчихсан байсан. Харин өөр нэг хүн тако захиалсан чинь тухайн орцыг нь дотор нь хийх хатал хайр цэврэн шууд чихээ хийчихсэн байгаа. Гэтэ нэрийгсээ түргэн хоолт бол итгэх арга алга. Ажлаас үнэхээр сайн хийжээ. Машинд зорчигчийн ёс зүй гэдэг нь бол үнэхээр чухал. Хэрвээ та машин уурс сууж байгаа бол гоё дуу тавьж өгөх, эсвэл жолоочод амттай зүйл амдлуу нь хийж өгөх. Дээрэс нь ядраахгүй байх нь маш чухал. Магадгүй их Британд ийм соёл бол байдгүй байх. Та нар энэ зургийг хартаа. Машины аяа тогтоогч хин нэг нь босоогоор нь суйлуулсан байх юм. Таталцлын хууль үйлчлдэг энэ дэлхий дээр хин нэгэн энэ аягийг яаж байрлахыг заагаад өгчтэй ч болоосаа. За тэгэхээр дараагийн баримт ямар нэгэн зүйл үйл ялгал жоохон буруу байхыг харах юм бол шууд стресс нэмэгдэжсэн үү? Жишээ нь энэ залууг харах юм бол стакантай ус нь яг л дуунах гэж байгаа ирмэг дээр байгаа жишээ нэ. Эсвэл авъя гэхээр маш наалтамхаа санагдаж байгаа энэ сэрээ. Эсвэл аюул дагуулсан яг энэ гүүр шиг. Гэтэ эдний нэгэн бусдаас үйл ялэг бол биш юм байна. Энэ болохоор Испани AC14 гэдэг хурдны зам бөгөөд 2016 онд дэгэн Твиттер хэрэглэгч энэхүү зургийг дараад цахим хуудсанд бол байрлуулж ирсэн байна. Би ихтэй замын инженерээр хизээ сураагүй л дээ. Гэтэ энэ яагаад ч зөв бол харагдахгүй тий. Магадгүй энэ замыг дахин хажууд нь өргөдөхийн тулд хажууд нь ингэж илүү зай орхиж барьсан болов. Гэхдээ дээр нь хурдны зам явж байгаа учраас бас л аюултай харагдаж байна тий. Мөн үүгээр зөксөхгүй бидний Монголд хардаг зүйлийг барууны орнууд ч бас харддаг юм байна. Та нар энэ зургийг хартаа. Та нарт санагдаж байгаа бол Улаанбаатар хотын яг аль хэсэг шиг харагдаж байна. Би буруу санаагүй бол яг бүхэн өргөний хойдлын төв зам дээр харагдаж байгаа шиг үйл явдал байгаа үстэй. Тэн дээр болохоор нэг шон яг дугуйны замын голд бол байж дээ шүү дээ. Гэтэ энэ замыг барьж энэ модыг тарьсан ажилчид яг үндэ юу бодож ирсэн бол бас сонирхолтой юу. Манай Монгол шиг нөхцөл байдал биш байсан болохоор би энийг сайн ойлгохгүй. За тэгэхээр дараагийн баримт eBay гэдэг сайт бүгдээр мэдэн штэ тийм үү Amazon гэдэг шиг яг л худалдааны тийм сайт байдаг. Гэтэ энэ сайтн дээр нэгэн шатрын хөлгийг зарах гэж байгаа тийм постэр зураг байгаа юм байна. Та нар зургийг сайн ажиллаад үзтээ. Хоёр хүн яг хажуу талаас нь харсан байгааз. Магадгүй энэ зургийг дарах ажлыг хийжсэн хүн үнэхээр ажиллаа бас дутуулсан харагдчих тийм. Тэгээ энэ зураг яг юу болт вэ? Бас сонирхолтой. За тэгэхээр дараагийн баримт. Цус хандуулна гэдэг чинь маш сайн үйлчлэл тийм үү. Олон хүмүүсүүдийн амийг аврах маш чухал зүйл байдаг. Энэ цус хандуултыг дэмжиж байгаа нэгэн Лос Анжелесын хүн болохоор машиныхаа хажуу талд нь ингээд цус хандуул гэдэг нэртэй бичиг хүртэл үлдээжсэн байна. Гэтэ энэ бичиг англиар бичиж байгаа юм чинь мэдээж Donate Blood гэж бол бичсэн шүү дээ тийм үү. Donate Blood гэсэн байгааз. Тэгэхээр яг үүндээ цус хандуулах юм уу эсвэл Blood гэдгийг хандуулах юм уу? Нэрийн гэсэн анзааргүй юм бах та.
За тэгэхээр дараагийн баримт компьютерийн ард удаан цагаар сууж тоглодог хүмүүс ч юм уу яг тиймхүү геймд дуртай хүмүүс ер нь гар амрагчтай тийм пад бол их их ашигладаг. Гэхдээ аним дуртай хүмүүс болохоор яг анимынхаа дүршгээ тиймхүү охтууд ч юм уу эрэгтэй охтууд ч юм уу тиймхүү зураг бол ашигладаг штэ. Гэхдээ нэгэн үйлдвэрийн компани жоохон буруу тооцолсон юм шиг байгаа. Та нар харах юм бол падныхаа яг хоёр хүнийх нь нүдэн дээр навьж тэр амрагчийг бол байрлуулсан. Яг л нүдэнд бүлцсэн юм шиг. Гэхдээ энэ падан дээр яг үндэ бууга амраах биш, бараг л зүүдэнд ормоор эвгүй мэдрэмж төрөх юм шүү. Ердөө ганцхан зургийг зөв харуулад хийвч чадаагүй юм байна та. За тэгэхээр дараагийн баримт хараагүй хүмүүс зориулсан тусгай тийм хаяг нь өөрөө хамгийн том доромжлол байсан юм байна. Хараагүй хүмүүсийн хуруугаараа тэмтэрч уншдаг тухайн брэйл үсгийг 3 метрийн өндөр тухайн хаалганыхаа бүр дээр нь хадчихсан юм байна. Гэтэ та нар бодоод үзтээ хараагүй хүн яаж ингэж 3 метрийн өндөр ингэж гараа хүргэж унших юм бэ? Модоор хатгаж унших юм уу? Эсвэл дээшээ нисэж унших юм уу? Юм дээр авирч унших юм уу? Би бүр үнэхээр ойлгохгүй хаа. Яаж хараагүй хүмүүсүүдэд тэмтэрч уншдаг үсгийг дээр нь байрлуулдаг байна. Ямар нисэлтэй юм шүү дээ. За тэгэхээр дараагийн баримт аюулгүй байдлын камер гэдэг бол маш чухал зүйл байдаг тийм үү? Ямар нэгэн гадны халдлага тохиолдох үед ч юм уу эсвэл ямар нэгэн асуудал гарлаа гэхэд камера ухрааж үзэх ч юм уу тухайн төхөөрөмж бол үнэхээр хэрэгтэй байдаг шүү дээ. Гэтэл тэрхүү үнэтэй тэр төхөөрөмжийг нэгэн компани маш сонирн байдлаар ашигласан байна. Та нар энэ зургийг хартаа. Камерыг яг хан руу тулгаад болон руу харуулад тогтоочихсон байгаа. Ингээд тогтоочих юм бол ямар ч хулаас зүгээр инээж байгаа л яваад байгаа юм зү. За тэгээд энэ түрээ дугаар минь өндөрлөж байна. Та бүхэн таалагдсан бол лайк дараа саппортаж дэмжиж битэн мартаарай. За тэгээд сүүлдэн гэж хэлэхэд эдгээр хүмүүс алдсан байж болно. Зүгээр алдсан зүйл нь айгүй сонирхолтой байсан болохоор та бүхэнд бэлдэн хүргэсэн шүү. За тэгээд танд хэрэгтэй сонирхолтой дараагийн дугаараар уулзцгаая.